хүүхдүүдийг левелийг хэд их эксгенерсэн үзье. Тэгэхээр одоо анхаас шатны хүүхдүүдэд яг миний хийснийг буцаад хашаа зааж өгнө гэвэл үнэхээр болохгүй шүү дээ. Хурцдна гэсэн үг шүү дээ тэрхий. Одоо тэмцээн уурлаанд ордог. Одоо нэг хар бүстэй оцсон тий. Болцсон одоо хүүхдүүд байгаа шүү дээ. Танаа хүүхдүүд зөндөө тэмцээнд уурлаанд ороод үтсэн гадагшаа авсан хүүхдүүд байгаа шүү дээ. А тэр хүүхдүүдтэй ингээд нэмээд юм заахсан чинь гацсан байж магадгүй хүмүүс зөндөө байгаа байхгүй юу? Илүү юу төвшил заах мэдэхгүй байгаа. За тэр хүүхдүүдийг одоо степ нь Монгол хүний угаасаа бие пропорцент дэлхийд угаасаа яасан ч жижигддэг байхгүй. Тэгэхээр бидний ер нь бол тоглох онцлог айгүй тодорхой заяа. Наагийн бид нар дундаа өндөр байсан ч гэсэн наагийнх яг энэ стилээр зодлог гэсэн байхгүй. Тэгэхээр яг ийм нөхцлөөс одоо ийм босоо нөхцөл ингэж хэлцээд байгаа шүү дээ. Энийгээ томсгоод суулаа. За нэг нь ч зогсчоо да. Мөнгө зогсчоо да. Сууж байгаа нөхцөл нь энэ дээр 70 30 тэгээ адилхан жилдсэн. Тэгээ гар одоо энийг тултал ажиллуулна. Одоо тэгэхээр гар тултал ажиллуулахын тулд одоо нэг төрөний биений энэ хэрэг болно. Тэгээд одоо энэ дээр нэмээд хамт хийдэг болно. Түрүү энэ орж ирээд хэлсэн шүү дээ. Хамт хийдэг болно. Хамт хийхгүй бол энэ үний өдөө шууд нэгээр ороод товтлох гэж явахгүй. Энэ үнийг товтлоо хизээш шууд цэвэр хаана гэж явахгүй, хизээш гарна гэж явахгүй заяа. Ер нь бол. За жиг ороод төр. Хамт хийлээ гацаалаа нэг. Эсвэл хамт хийлээ гацаагаа буулахгүй, өөрөө буулахгүй нэг. Одоо яг ийм өшөлтүүд хамт хийгээд дахиад өшөлж байгаа өшөлтүүд онсон онохгүй байгаа нь хамаагүй заяа. Энэ үнийг үйлчлэг болгоо зогсоогоод байна шүү дээ. Тэнгүүд одоо энэ юм шиг яриад байгаа одоо тайм гэж байна. Яг одоо өшлөг зөвхөн өөрөө өшлөд оноо авах хамгийн зөв цаг гэдэг байгаа байхгүй. За дахиад чиг ороод ирэлт байрлаж байгаа. За би яг хамт игээ торгоогоод байна. Дахиад торгоочлаа. Дахиад хамт игээ торгоогоод би 1 2 ийцээ. Энэ зогсчлаа шүү дээ. Би газар өшлөх хамгийн зөв цаг юм. Ойлгоход асуугаарай. Ойлгоход үнэхээр амар хоцорчтой шүү. Гэрүүгэн дээр амар их давтагддаг шүү дээ. Хүүхдүүд хоёулаасаа жилзээд хамт ингээд бүх хүүхдүүд ингээд жоох хүүхдүүдээр хамгийн их байдаг шүү дээ. ийм юм гардаг шүү дээ. Хамгийн ингээд аюул ойлгоогүй шүү дээ. Гэхдээ одоо ойлгож авахгүй бол яг хоцорно шүү. Яг өөртөө цанаа зам асуугаар. За тэнгүүт санийх болоо залуучууд ингээд өсвөрийн хүүхдүүдээр энэ бол хүүхдүүд ингээд хоорондоо зодлоход нэг амар ядарч хилаагаад байдгүй шүү дээ. Бүгд амар ажиллахтаа зодолдсон шүү дээ. Тийм нөхцөл дуусны дараа хин өшөглөн тэр нь оноо авна. Өсвөр залуучуудын хувьд. Насан турш бол тайминг сайн мэддэг солонгос Иран бүгд мэдж байгаа. Гэхдээ тэд нар хийдэг одоо яриад байгаа тийм. Тэгэхээр залуучууд өсвөрийн хүүхдүүд бол хин хамт хийж чадна, хин стептэй, хин сайн степ хийж чадна. Одоо болж л да. Одоо зөө. За одоо сайн степ алхамт зааж өгөн зөө. Алхамт яах вэ гэхээр яг сайн суулнаас гар мэдээж хамгаална. За хоёул одоо ингийн кирүү хийж явах шүү дээ. Энэ хүн ийшээ гарч яваад. Тэгэхээр би ийшээ өчлөөд угаасаа яасан ч анахгүй шүү дээ. Өөрийгөө дагуулж энэ үнийг алхуулнаа л гэсэн үг. За степ бич хоёул хөнгөн кирүүг тоглочлаа. За би ийшээ алхачвал яах вэ? Шууд ийшээ л өчлөн. Ийшээ энэ үнэ орохгүй шүү дээ. Би мөнгө өөрийгөө дагуулж алхуулаад байна шүү дээ. Мөнгө талаасаа л доо. За битээр ингээд адилхан кирүүг тоглож чинь. Жилзээр ингээд тоглож чинь. Энэ хүнд гараад иж байгааз. Өөрийгөө дагуулж алхуулаад байна гэсэн үг байхгүй юу? За тэгээд талаас чи. За саяны алхамт яах вэ гэхээр адилхан хамт жилээс ямар ч тоглолтын нөхцөлд байж болно. Урд хөл шууд харалтаа ажил шээ. Баруун авчирлаа. Нөгөө ийшэл гарна. Эндээс урд хөл өшөж болж байна, хойд өшөж болж байна, дичаа гэж болж байна, хичээ үрж болж байна. Бүгдийг гэж болж байна. Тэгвэл хийхдээ хүн энд байсан шиг ийшээ биш, шууд ийшэл хийнэ. Мэдрэмжэндээ тэгэхээр угаасаа намайг дагаж хөдөлж байгаа гэж бодоод ийшээ алхацсан бол өөр шууд ийшээ нүдэнэ л ийшээ. Тэгжиж хүний онно гэсэн үг. Нөгөө талаарч. Тал харахгүй одоо тал нэг талтай байгаа шүү. Энэ талаа байсан ч ийш алхна, хамаагүй алхна. Болохгүй ийшээ ч алхаж болно шүү дээ. Ийшээ алхахдаа бол уртлаас хойноос алхна. Ийшээ алхахдаа уртлаас алхах юм бол өөр өшлүүлнэ шүү дээ. Нөгөө хүн алхах зүгээр алхаж ачууд өшлөнө гэсэн үг байхгүй юу? Хойдлоос алхаж байгаа шалтгаан энэ үнийг би харж байна. Хөлн ороод бол би гидэж болж байна. Гидээгээд эндээсээ хөгж болж байна. Тал таарсан үед хойноос алхна, тал таараагүй үед урдаас алхна. Ойлгож байна уу? Ойлгоосаа асуугаарай манайхаа. За дараах нь тэнгуүтээ. Одоо тамирчид их нь болон дээр ирчээд хүүхдүүд нь тойроо гүүгээд ч юм уу те. За одоо эндээс мөнгө дивжиний захад байна. Одоо чи дивжинийхээ гол руу тойрлоо. Тэнгуүт хүүхдүүд араас нь дагаа ингэ яваад дээ шүү дээ. За тэгвэл одоо энэ дээр. За мөнгө болно да би шахаад авчирсан. За тойр.
Ийшээ алхавал ингэж дагна. Ийшээ алхавал ингэж дагна. Яг энэ дагалтыг ин. Гэхдээ энэ дагалтыг хийж ягаад энэ хүний үнэхээр өшрөөд оноо авчмаар шүү дээ. Тэгвэл одоо яг түрүүний шиг өөрийгөө дагуулж чадах болно. Ийшээ алхлаа. Би ийшээ өшөглөө гэсэн. Мөнгө намаашхаа би болонд ирчлээ. Би одоо гарах гэдэг чинь эндээс. Гарахын тулд алхаж болно. Эсвэл шууд наалдаж олж гин. Наалдаад эргүүлж олж гин. Эсвэл үнэхээр шийдээд камжимаа гарч олж гин. Алхах нь наалднаас л өөрөө жийл орно шүү дээ. Өөр сонголт байхгүй шүү дээ. Болонд байгаа юм чи. Одоо энэ дээр би өөрөө алхах заяа. Өөрөө алхаал. Ийшээ алх би ийшээч гарч болно шүү дээ. Ийшээ алхсанцсан гарсан тал руу шилнэ. Өөрөө гарч байгаа бол. Нөгөө ийшээ дагж орж иж байгаа шүү дээ. Чамаа хөөж. Тэгэхээр ийшээ биш. За бич. За би ийшээ алхлаа. Мөнгө дарж байгаа би ийшээ алхлаа. Ийшээ төшлөө шүү дээ. Өөрийгөө дагуулах юм шүү дээ. Тий, чамайг өөрөө ч үлдээ нөгөө хүн дагаж хийж ээж чи оноо авна. Одоо тайминг гэдэг байгаа нөхцөл нь ямар ч үед гарч ирнэ. Бүр ямар ч үед гарч ирнэ. Ялангуяа өшөлт явахаас өмнө өшөлт холболтоо дуусны дараа. За бид тэр гэрүү тоглож байгаа заяа. Яг гэрүү хөнгөн тоглож ийлаа. Би ингээ бүр ингээ болоо хайчлаа, хойш алхачлаа. Энэ хүн тайвширчлаа. Одоо энэ одоо тайминг. Ялдуулаа гараад тэ өнгө ишилж. За хоёулаа хамт жилцсэн шүү зэ. За бид тэр хамт тэгээд хоёулаа жилцдэг тамирч юм байна. Хоёулаа жилцээд тайминг хинж олдохгүй байна. Болохгүй би алхаж үзлээ. Мадчаагаа хийчлээ болчлоо. Дахиад эхнээс харъя. Дахиад хамт хийлээ. Урдгаар хамгаастай хамт хийлээ. Болохгүй бол одоо эндээс заяа. Нилээ ухарчлаа шүү дээ. Хөлөөр хамт зөндөө хамт хийлээ. Одоо эндээс болохгүй бол урд хөлөөрөө мордно. Урд хөл мордож орж ирнэ. Мордож ороод 11-ээс мордож ороод доор дээр эсвэл урдлаасаа доор дээр. Одоо их залуу тамирчид нэг ядраагууд дээр шууд өгцөөд гүүгээд ордон шүү дээ. Тэг шууд төвшөлүүлээ л гэсэн үг. За тэгэнгүүтээ би ингээ хамт хийсараад эн чинь ирчлээ. Болонд ирчлээ. Одоо явах лээ. Мэдээж алах шүү дээ. Аль нэг тал руу. За тэгэнгүүтээ өөрийнхөө алхамтыг бүгдийг хийчлээ. Одоо энэ хүн мэддэг болчлаа шүү дээ. Одоо эндээс энгийн гэрүүгийнхээ одоо таймыг барьж авна шүү дээ. Одоо хамт хийчлээ. Энэ хүн дуусчлаа шүү дээ. Би өшлээ. За дахиад хамт жилдчихлээ. Би хайчлаа. Энэ хүн болчлоо. Энэ хүн одоо болчлаа шүү дээ сая. Ийшээ гараад болчлаа ш. Бисээ ийшээ алхлаа шүү дээ. Ийшээ гараад болчлаа. Энэ дээр нь одоо тайминг. За одоо бисээ дандаа ухарлаа ш. Одоо би өөрөө дайраа заяа. Өөрөө жилдээ дайрлаа. Хамт ингээд 1 2 хийгээ яваад байна. Болохгүй нэг болчих. Ороод ирж шүү дээ. Өөрөө алхаад ороод ирж шүү дээ. Одоо тайминг, яг тайминг. Зөвхөн өөрөө өчлөх хамгийн зөв оновчтой үе. За ингээд хүүхдүүд бол бүр ингээ амар их бужинд шүү дээ. Бужинаан дундаас хүүхдүүд ингэж их хөшөлдсөн шүү дээ. Эндээс одоо хүүхдүүдэд явна заа гэвэл гар өрхөн ийм занаас хүүхдүүдэд нэгээр өчлүүлнэ гэсэн үг. Би өшөглөө, дөлөөшгөл. Эндээс өөрлөгөө татлаа, буцаад түлхлээ. Ингээд тоглоод хахаар нэг 11-ээс 10 яа байж байгаа өөрөөр ярьдаг. Ойрхон зайнаас ингээд савцаад байгаа хүмүүсийн мэдрэмж шал өөр болно. Тэнгүүтээ түрүүний энэ явах шийлээд байгаа шалтгаан залуу тамирчид бүгдээр ингээд залуу хүмүүс бүгдээр ядрахгүй ингээд хамт жилзээд шүү дээ. Жилзээд эндээс хэнийг нь хөл төрүүлж буун тэр нь хохирно л гэсэн үг. Ойлгож байна манайхаа. Яг уу амар ойлгож байгаа ихтэй байгаа шүү дээ. Асуугаар хин ч юуж асуухаар гайхах юм. За одоо урд гар ажил хамгаалах юм анхаарал заяа. Урд гарыг хамгаалж байгаа зөвхөн гараараа жидээ. Зөвхөн гараараа ингэж хаана гэвэл үлгэр штэ манайхаа. За яг нэг хоёр удаа хаана, гараараа хаана, хааж болж гин. Гурдгаас нь хөл заавал хамт явж иж хаана. Дандаа урд хөл хамт тааж иж явна. Урд хөл хаах нөхцөл чинь бас арай олон юм зүйл штэ. Шууд дээш өргөөд энэ хүнийг хөлийн доороос нь дээш нэг данхнаатч болж гин. Эсвэл нэг тогтоогоод хайж болж гин. Тогтоогоод нэг ажиллаж болж гин. Тогтоогоод ийш нь хайж болж гин. Ийш нь дөөрөө буцааг шилж болж гин. Яг ойлгож байгаас манайхаа. За тэгэнгүүтээ одоо тичаагийн өшөлт байгаа шүү дээ. Тичаагийг бид ингээд тойруулж өшөлт болсон шүү дээ. Бүгд мэдж байгаа тий. За одоо энийг хамгийн хурднаар цоцсон реакшндаа хийдэг арга бол за жилээ. Энэ хамгийн цаг таймыг аягүй сайн барина бас. Хамгийн оноох магадлал өндөртэй шилт. Тэгээд дараагийнх нь
Өөрөө жигээд бүх юм хийжлээ. Би түрүүн чи алхахтаа бүгдийг нийслээ, болонд бүгдийг нийслээ. Одоо тэгэнгүүтээ би хөлбөргөө очихгүй шүү дээ. Одоо гараа ажиллуулна шүү дээ. Тал таарсан таараагүй хамаагүй ороод урдгаар цоглоо. Болохоо талаа тааруулж хагаад ороод цоглоо. Энэ үнийг бүтэн монжоод дээ шүү дээ. Бүх нөхцөл өөрийнхөө темперийг болоод дээ шүү дээ. Гэтэ би зовохгүй шүү дээ. Амархан байна. Ийм энгийн амархан кэргийг одоо хамгийн хүсэж байгаа байхгүй. Тэгэхээр өсвөр залуучуудын тамирчид ер нь бол хамгийн их хөшгөлж ийж степ сайтай, уян хөдөлгөөтэй хинсээ хамгаалсан л одоо ер нь бол ялнаа л гэсэн үг. Тэгээ одоо нэг юм чи 2 3 гэдэг чинь нөгөө ч угаас дасдаг шүү дээ. Би дөлөөг одоо ингээд дээшээ шууд дээшээ ингээд 3 шилжлээ. Шууд дээшээ ингээд болоод дөлөө угаас мэдчихсэн. Ингээд үүний шийдвэр гарна шүү дээ. Энэ шийдвэрийг гаргуулахын тулд бас өөрөө хуурж олж шүү дээ. Дээшээ нэг явчлаа, 2 явчлаа. За одоо нэг юм хийндэ гэж одоо өөрөө төрүүлээд хийдэг ч юм уу. Эсвэл гүйж ороод шилдэг ч юм уу. Эсрэг тамирчнаа дасгах. Одоо бусад гадны орны тамирчдын жоох хүмүүс ингээл юу степ хийж амар ингээ бужинаад байгаас олон шилэл. Уус аргагүй шүү дээ. Бүгдээрээ адилхан ингээ ачаал өндөртэй, бүгд ядрахгүй. Бүгд нэгнээс илүү өшөлөх гэж нэгнээс нэг удаа их өшөлөх гэж хичээж байгаа байхгүй. Тэгэхээр одоо манайхан тэрэн дээр одоо гадагшаа явлаашин дотоодоо ч юм уу бүгдээрээ адилхан хүүхдүүд бүгдээрээ ядрахгүй адилхан ачаал ингээл сайн авч байгаа шүү дээ. Тэрэн дээр нэг удаа яг зөв оруулалттай хараад өчлөвөл дээр тамирчин хамгийн эрэхтэй байгаа байхгүй. За ийм байна амар товчхон багшлаад би бүр мангар хурднаа заачлаа шүү. Ойлгоог л асуугаарай. Юун дээр нөө оновчин дээр энгийн зөвөр өнцөн хөшл ингээл барьж явахдаа шөллөө па энэ дээр би уцаад ингэхэд дөлөө инээж байгаа юм барьж байгаас өөрөө рефлексээр хаа штэ. Яг энэ шиг партнерууд ингээд 2 3 хүүхдүүд ингээд нийлээ партнерж байгсан гурлаа сайн хичээж ижил нэг нь тодорно өгөхөөс. Ер нь бол нэг 10 бид нар бол нэг зургуулаа хичээж ижил нэг хөрл авдаг гэсэн штэ тэгэл. Бүгдийнх нь оролцоо байгаа. Бүгднгийнх нь зөвхөн оногдохгүй. Тий, тэгэхээр клубийнхаа хүүхдүүд ингээд ойролцоогоор нэг партнер болгочтой штэ. Тэр ер нь бол жоох их буруу. Ойролцоогоор өмнө Түмбах бүтээ дандаа партнер, Наагийн Темко хоёр дандаа партнер. Яг л өндөр намаа ойролцоо. Тэнгүүтээ Түмбах бүтээ тэмцээн дээр өндөр хүмүүстэй зодлол мангар хэцүү. Энэ хоёр тэмцээн дээр навхан хүмүүстэй зодлол хэцүү. Навхан хурдан хүмүүс гараад ирлээ. Яг тэрэн шиг 4 хүн байгаа бол нэг бэлтгэл дээр нэг хүүхдийн бараг нөгөө гурлын дээр хамт хийх нөхцөлийг бас бүрдүүлж авах хэрэгтэй.